Хүүхдийн шүдийг багаас нь эрүүл байлгах зорилгоор Породын тэмлэгээс эрүүл шүд, эрүүл хүүхэд аяныг эхлүүллээ. Энэ аяны хүрээнд 2-5 насны 500 гаруй хүүхэдэд үзлэг онцлогоо хийсэн байна. За хүүхдүүдийн 80% нь шүд цоорсон байдалтай байна. Иймээс хүүхдүүдийнхээ шүдний эрүүл ахуйд анхаарч тогтмол угаалах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. Породын тэмлэг нь хүүхдүүдэд амны хүндийн анхан шатны үзлэг онцлогоог үн төлбөргүйгээр зохион байгуулж байна. Энэ үеэр хүүхдүүдэд амны хүндийн анхан шатны үзлэг хийж зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн амны хүндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх сургалтанд хамруулж байна. За сүүн шүднийх нь асуудал нь болохоор ганцхан унцхан эмчингээ ерөөсөө үлдээж болохгүй. За тэр амны үндэд байснараа дараагийн байнгын шүдийг гарч ирэхэд нь ямар хуу яах вэ гэдэг орчныг бүрдүүлээд нэг ургалтын гэх мэтчлэн бүх зүйлд нь сүүн шүд ер нь маш сайн байх хэрэгтэй гэсэн үг арчилгаа. Сүүн шүднээс болоод байнгын шүдэнд нь асуудал гарах учраас сүүн шүд гэлтгүй маш сайн амны үндийг нь арчлах хэрэгтэй. Амны үндийг ингээл зөвхөн амны үндийг гэж байгаа боловч хоол боловсруулах эргэтэн тогтолцооны хамгийн ихнийх нь хэсэг учраас за амаараа юу орж байгаа юу идэж байгаа гэдгээс чи хамаарат тэгээ шүд цооролтой байснаас болоод тэнцээ байгаа нэм бактериуд ходоод руу ороод цаашаага бусад өвчин эмгэгүүдийг үүсгэх бас шалтгаан болж өгдөг гэсэн. Тэгэхээр ам руугаа юу орж байгаа гэдгийг хүмүүс ч анхаарахаас гадна бас шүдээс маш сайн арчлах хэрэгтэй гэсэн үг байна. Орчны хувьд бол хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл бол нэлээд өндөр бичдэг. За тэгэхээр эдгээр хүүхдүүдийг оншилж цаашдаа зөвлөгөөх эцэг эхчүүд нь сургуульд явуулах чиглэлээр ажиллана гэсэн сайхан мэдээг энэ байгууллага манд дуулгасан. Өнөөдрийн хувьд бол бид 100 орчим хүүхдүүдийг үзлэгт хамруулж байна. Шүдний өвчлөл нь зөвхөн амны хүндийн асуудал биш. Хүүхдийн шүд өвдснөөр хоол боловсруулах эрхтний тогтолцоонд асуудал үүсдэг. Иймээс хүүхдүүдийнхээ шүдэн тогтмол анхаарч эрүүл байлгах нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэх юм а.